Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ. Төслийг Европын албаны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Надад асуулт 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 байна. Үзүүлээд өгмөр байна. Зөв хүмүүсийг хайдаг софт ур чадвар гэдэг ба шүү дээ. Санараад идэх ч юм уу саяныхыг 2700 ажилтнтай манай залуучууд юун дээр нь алдаад идэм болоо. цалинтай дадлага хийх боломжууд бас нээлттэй. Прескил, апскил гэдэг өөрийгөө сайжруулах. Байгууллага сонгохоос ер нь бүх юм эхэлдэг. Ажил байхгүй юм бидэрт ажил өг. Бас яг болохгүй гэж Магадгүй цалин асууж байгаа, өшөө хангамж асууж байгаа. сайн судалж агаад тэгээд тууштай хандаад За маш их баярлалаа танд. за баярлалаа. Надад асуулт байна подкастын маань ээлжид нэгэн дугаар та бүхэнд мөн хүрч байна. За бид энэ удаагийнхаа дугаараар мөн адил нэгэн үзэг сонсогчийнхоо асуултад хариулт өгөх болно. За ярилцгаар Макс группийн хүний нөөц захиргаа хариуцсан захирал Нямлаажав хүрэлцээрсэн байна. Цаг гарган ирсэн танд баярлалаа. Баярлалаа энэ өдрийн мэнд төргий. За тань ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд юуны өмнө өнөөдөр бидэнд бас бичлэг илгээсэн үзэгчийнхаа яриаг сонсоод эргээд студид болцсон. Миний хувьд болохоор яг ийм нэг асуулт байна. Надад одоо тулгараад байгаа зүйлийн хувьд гэхээр ажлын ярилцлагын хувьд IT-ийн залуус бидний хувьд ажлын ярилцлаган дээр маш их унчаад идэг. Яг юун тал дээр яадаг вэ гэхээр одоо бид нэр ерөнхийдөө ажил мэргэжилтэд бол үнэхээр сайн. Тийм боловч яг одоо хүнтэй яаж харьцах тал дээр тэрэн дээрээ жоохон алдчихад идэг. Одоо ярилцлаганд хэрхэн яаж 100% сайн бэлдэж яаж тэнцэх талаараас олон жилийн туршлагатай тийм хүний нөөцөөс одоо зөвлөгөө авмаар байна. Тэгээ одоогийн байдлаар болохоор миний зүгээс нэг компани тоочглсон байгаа. Тэгээд энэ компанид та бүхнээс өгсөн заавар зөвлөгөөний дагуу ажлынхаа ярилцлаганд сайн бэлдэж хагаад орох хүсэлтэй байгаа. Тийм учраас та бүхэн надад зөвлөгөө өгөөрэй. Баярлалаа. Энэ залуугийн маань хувьд бол өөрт нь яг мэргэжлийн ур чадвар нь байгаа хэрнээ ажлын сонгон шалгаруулалтын дээр нэг жоохон урд уй дотаад байгаа нэг юм байна шүү дээ. Тэгэхээр ямар зорилго тавин хамт олноороо зүтгэв. Яг энэ хүний нөөцийн салбартаа ямар амжилттай ажиллаж ирэх хичнээн хүнийг бас ажлын байраар хангаж ажиллаж ирвэ. За Макс групп маань 92 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жил одоо бид нар 30 жилийн ойтойгоо залгаж байгаа. Бизнесийн маш олон салбарт 16 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулаад би 2700 ажилтнтай явж байгаа. Бид нар илүү сайхан Монголын төлөө гэдэг уриатай ингээд нэг зорилготой нэг хамт олон болоод ажиллаж байна. Амжилттайгаар. Тэгэд ерөөсөө л яг ийм практик зөвлөгөөг бас хүссэн байсан л та тий. Би яаж энийг одоо зохицуулах вэ? Ялангуяа энэ ажлын ярилцлага ингээд бас нилээд олон ийм үе шаттай байгаад байна тий. Тэгэхээр энэний задрааг ингээд ойлгочих юм бол би бас өөрийгөө бэлдээд одоо ингээд үзүүлээд өгмөр байна л гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ залуучуудад маань ер нь энэ бэрхшээл хэр байх шиг байна. Ер нь ажил гориулж ирж байгаа залуучууд маань айл ур чадвар нь арай илүү одоо сайжруулмаар байдал харагддаг байна. За бидний хувьд болохоор ер нь хүний нөөцийн хүмүүс за ажилд авж байгаа удирдах ажилтнууд бол хоёр зүйлийг харж байдаг. Нэг талаас нь мэдээж бид нар авьяас чадварыг ажилд авахаар ирж хайдаг. Тэгэхээр нөгөө ажил мэргэжлийн ур чадвар талаасаа тий хэр зэрэг одоо мэдлэг туршлагатай ямар одоо давуу ур чадваруудтай гэдгийг хайж байгаа. Нөгөө талаасаа бид нар зөв хүмүүсийг хайдаг. Одоо бид нартай хамтарч ажиллах одоо хийж бүтээх харилцаа, хандлага, хүмүүжил одоо тэр сэтгэл зүрх нь хаашаа тэмүүлж байгаа ингээд нөгөө софт ур чадвар гэдэг байгаа шүү дээ. Зөвлөн ур чадвар, ерөнхий ур чадваруудыг харж байдаг. Тэгэхээр яг тэр юу хардаг вэ гэдэг талаас бол энэ хоёр мэдээж процесс маань процесс маань өөрөө тэр ажилд авах процесс одоо үндсэн процесс маань бол мэдээж ажлын ярилцлага одоо хамгийн чухал байдаг. За ярилцлагын процесс маань бол одоо хүмүүс нийтлэг нөгөө ажил сонирхож байгаа нөгөө ажил хайж байгаа тал маань болохоор нэлийн тийм имиж сүрдэж одоо
орж ирдэг тал анзаарэгддэг. Тийм тэгэхээр би бол зүгээр энгийн зөвлөгөө хэлвэл ажлын ярилцлаганд орж байгаа болоод ингээд найзтайгаа уулзаад кофе уугаад дотны хүнтэйгээ уулзаад яриа сууж байгаа юм шиг тийм л одоо маш энгийн айж одоо имиж болгоомжилж сүрдэхгүйгээр 50 сэтгэл зүйтэй ирж байгаасай л гэж хүсдэг. Ярилцж байгаа хүнээс бас мэдээж хамаарна. Тий. Тэгэхээр манай залуучууд юу нэг сандрал нэлээд байдаг гэж түрүү ярьсан. Таа ч гэсэн бас энэ талаас нь хэлж штэ. Тэгэхээр магадгүй нөгөө ажлын ярилцлаганд оруулах тэр аргачлал нь магадгүй бас тэрэнд асуудал байна уу? Жишээлбэл танаа байгууллагын хувьд жишээлбэл яг ажлын ярилцлага тэр мөчөө одоо яаж өнгөрөөдөг вэ? Эсвэл ингээд нэг залуу ирчээд сандраад байгаа бол та бүхэн одоо яаж дэмжлэг үзүүлж байна? Тийм нөгөө ярилцж байгаа хүнээс их хамаардаг. За миний хувьд бол эхлээд нөгөө шууд нүүр харахын тулд одоо цаг агаар асуух юм уу эсвэл тухайн өдрийн нөгөө нөхцөл байдал ямар вэ тэрнтэй уяад бас асуултаа асуучдаг. Жишээ нь маш төгжрэлтэй өдөр бол за төгжрэлхтэй байна уу яаж явж ирвэ гэд асуудаг ч юм уу. Тэгэхээр нөгөө ярилцж байгаа хүмүүс маань бас за энэ энгийн хүн байх шүү гэж бодоод сайхан 50 ярих нөхцөл нь бүрдчихдээ юм шиг. Ер нь бол яг нөгөө ирж байгаа хүмүүс маань өөрөө урьдчилаад нэгдүгээрт яг л өөрийгөө тайвшруулж яг найз нөхдөдтэйгээ уулзаад цаг кофе ууж байгаа юм шиг маш энгийн таньдаг хүнтэйгээ маш энгийн уулзалт хийж яах гэж бодвол их зүгээр байх гэж бодож байна. Хоёрт болохоор хүн чинь өөрөө нэг мэддэг юм ярихаараа маш өөртөө ихтэй юм амар тайван байдаг шүү дээ. Тэгэхээр тэр ажилд орох гэж байгаа байгууллагынхаа талаар урьдчилаад мэдээлэл олж аваад тэр өөрөө ажиллах гэж хүсэж байгаа ажлынхаа талаар ийм төсөөлөл бий болгоод за би энэ ажилд ороод ийм ажил гэд урьдчилаад танилцаад мэдээлэлтэй болсон хүн чинь тэрнийхээ талаар ярихдаа тайван байдаг болохоор эхлээд сайн судалж агаад очоорой тэгвэл илүү тайван ярилцах боломжтой. Мэддэг юм ярихаар чинь 50 ярих учраас 50 ярилцах боломжтой зөвлөмөр байна. Мань ер нь ямархуу төрлийн бас алдаа гэж хэлж болох хаа тийм жижиг алдаа гаргаад ах шиг гэдэг. Үнэхээр яг жишээлбэл Max Group-д ажиллах сонирхолтой тэгээд чадвар нь байгаа цаашдаас үзүүлээд өгөөгээ ирдэг. Гэхдээ ингээд нэг сандраад байдаг ч юм уу саяныхыг болоо өөр ямар жижиг алдаанууд харагддаг шиг болдог. Ажилд орохтой холбоотой нэг нийтлэг анзаардаг зүйл бол эхлээд бүр ингээд хандаж одоо танилцуулга илгээхээс эхлээд баг зэрэг ийм анхаарах зүйлсүүд гардаг. Одоо наадзах нь зөвхөн ингээд имэйлээр загтлаар одоо танилцуулга илгээж байгаа ажиллагаа орлогч гэхэд зөвхөн тэр танилцуулга атачиг л явуулсан байдаг. Авсаргаал яг ямар зорилгоор ямар ажил сонирхож байгаа хэрхэн ажиллахын гэдгийг илэрхийлээгүй одоо зөвхөн юу илгээсэн байдаг ч юм уу те CV илгээсэн. Эсвэл өөрийнхөө танилцуулган дээр одоо мэдлэг юугаа боловсрал туршлага одоо нас хүсгээд байдаг л маш энгийн мэдээлэл тавьсан байдаг. Түүний оронд нэг жоохон бусдаас ялгарах магадгүй дөнгөж төгссөн оюутан байгаа бол би сайн дурын ажил хийж исэн гэдгийг илэрхийлсэн багт л энэ ажил хийж сурсан хүнтэй харилцаж сурсан хүн байна гэд одоо нөгөө тал маань анзаардаг ч юм уу те. Тэгэхээр өөрийгөө нөгөө бүрэн илэрхийлэх тал дээр бас анхаарах хэрэгтэй санагддаг. Зүгээр ажлын ярилцлаган дээр бол бас түрүүн бид урьдсан тухайн байгууллага тухайн ажлынхаа талаар нөгөө урьдчилж мэдээлэл аваад ядаж нэг вебсайт руу н орж үзээд те ямар бизнес ямар үйл ажиллагаатай юу н онцлогийн гэдгийг харчаад тэгвэл ирээд нөгөө асуусан асуултанд нь хариулах тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон байдаг учраас тийм ядаж л сандрахгүй байхаас эхлээд асуусан асуултанд бүдрэхгүй байхаас эхлээд тэгээд бас нөгөө нэг чухал юм нь би энэ ажилд орвол ингэнэ гэдэг нэг тодорхой нэг төсөөлөл, ийм мөрөөдөл, хүсэл, тэмүүлэл анзаарагдах их чухал байдаг. Ерөнхийдөө энэ ажилтны сонгон шалгаруулж байгаа энэ процесс маань за яг арга барилын хувьд жишээлбэл ер нь ямар хөө арга барилууд байдгийг дэлхийн жишээ цаашлаад манай яг аж ахуйн нэгжүүд алийг илүү төлхөө хэрэглээд ах шиг байна. Танаа хамт олонны дунд яг өөрсдийн нэг онцлог тийм арга барил юу байдаг вэ? Олон улсын жишгээр бол мэдээж нөгөө танилцуулга өргөдөл хүлээж авах тэгээд ярилцлага дараагийн шатны ярилцлагууд гэдээ явж байгаа. За Монгол дахь томоохон байгууллагууд ер нь Монголын байгууллагуудыг харахаар өөрийнхөө тэр юуг чухалчилж байгаа юм гэдэг үйл ажиллагааны хүний нөөцийн бодлогын онцлогоос хамаарат бага зэрэг ялгаанууд байдаг. Тухайлбал одоо зарим байгууллага хамгийн түрүүнд тэр асуудал шийдвэрлэх тестийг бөглөөд одоо CV-г илгээчээд асуудал шийдвэрлэх тест бөглөөд өөрийнхөө тэр нэг одоо сэтгэн бодох чадвар, шийдвэрлэх чадварыг харуулчаад ярилцлаганд ордог байхад зарим байгууллага за тухайлбал Max Group хамгийн ихнийх нь бол CV хүлээж авсны дараа
хүний нөөцийн мэрэгчлэнүүдийн ярилцлага байдаг. За яагаад тэр ярилцлагыг хийж байгаа юм бэ гэхээр Макс Групп өөрөө зөв хүмүүсийг одоо манай соёлд нийцэх Максийн ажил нэг ийм эрхэм чанартай байгаасаа гэсэн тэрнийг үндсэн шинж чанаруудыг хангах одоо хүнийг эхэлж сонгохын тулд хүний нөөцийн мэрэгчлэнүүд ярилцдаг. Дараа нь бол яг тэр хүмүүсийг одоо удирдах ажиллах нэгжийн удирдлагууд, ахлах удирдлагууд нь тэр таалант мөн үү, авьяас чадвар нь байна уу, ажил мэргэжлийн одоо тэр хаар дур чадварууд нь байна уу гэдгээ хардаг дараагийн шатны ярилцлага байдаг. Гэх мэт байгууллага болгон өөр өөрийн ялгаатай ийм аргуудыг ашигладаг. Гэхдээ дийлэнх одоо Монгол компаниуд дээр бол танилцуулга, өргөдөл одоо хүсэлт хүлээн авах, CV хүлээж авах, тэгээд нэгдэх шатны ярилцлага, за тэгээд гүнзгий буюу одоо шийдвэрлэх ярилцлагууд голцоо хийгддэг. За зарим байгууллага, зарим ажлын онцлогоос хамаарат бол мэдээж шалгалт тест авах, нэмэлт одоо юм даалгавар өгөөд тэрийгээ одоо эргэж танилцуулж дахиж ярилцлага хийх, имэйлээр илгээх гэх мэт нэмэлт одоо бас даалгавруудыг өгдөг байгууллагууд байдаг. Байгууллага юм уу эсвэл тодорхой тийм ажлууд бас байдаг. Манай ажиллах оролж байгаа залуучуудын үед бас нэг 2-3 төвчний ярилцлаганд ороод идэг штэ. Тэгэхээр тэрнийхээ бас яг ялгааг нь бас анзаардаггүй байж магадгүй. Яг эхний ярилцлага нь миний аль тий магадгүй яг ур чадвартай олгох юм бол аль ур чадварыг харддаг юм бол хоёр дахь нь яадаг юм бол гэдгээ багцаалтж байгаа юм бол бас бэлтгэж ирж болох юм л та. Тэрэн дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? Эхний ярилцлага бол мэдээж тухайн хүний ерөнхий одоо тэр одоо ерөнхийдөө нэг өгсөн танилцуулгыг илүү тодруулах тий зөвхөн нэг цаас хараад явах биш, одоо энэ хүн хинбэ гэдгийг илэрхийлэх ярилцлага байдаг учраас өөрийгөө би гэдэг одоо тэр өрмөц ертөнцөө танилцуулах. За тэр яагаад энэ ажилд орохыг хүсэж байгаа юм тий Орсын хойно яах юм гэдэг тэр хүсэл сонирхлоо л одоо хүчтэй илэрхийлэх ярилцлага байдаг. Дараагийн ярилцлага дээр бол юуг илүү анхаарах вэ гэхээр яг тэр ажил дээр илүү фокуслож би энэ ажлыг хийхэд шалгуур болгосон ийм ур чадварууд, ийм мэдлэг, ийм туршлага надад бий гэдгээ илүү тэр мэрэгжлийн талаас илэрхийлэх ярилцлага байвал зүгээр байх гэж бодож байна. Тэгээд эхний ярилцлаган дээр бол харьцангуй бага мэдээлэлтэй ирлээ гэхэд хоёр дахь удаага дуудагдахдаа бол горилогч маань өөрөө маш сайн судалж тэр сонирхож байгаа байгууллага тэр ажиллаж байгаа ажлынхаа талаар бол юу л одоо ханаас л ирж хайж олох, ямар мэдээлэл олох боломжтой вэ? Тэр бүгдийг ашиглаад нөгөө боломжийг ашиглаад маш сайн мэдээлэлтэй болоод илүү тодорхой тийм ажил би яаж ажиллах юм бэ гэдгийг илэрхийлэх тийм тодорхой зорилттой ирүүл илүү зүгээр. Төгсөөд ирсэн залуучуудын маань хувьд ер нь аль талын ур чадвар нь жишээлбэл soft skill талтай ч юм уу жоохон дутмаг байх шиг байна. Тэр жоохон дутагдaltaй тал дээр нь одоо soft skill талтай шүү дээ. Тэр дутагдaltaй тал дээр нь та бүхэн бас ингэж нөхөж өгөх, сургах тийм үйл ажиллагаа явуулдаг уу? Нийтлэг анзаарч байгаа зүйл гэвэл одоо тэр тухайн мэрэгчлэрээ юм уу эсвэл ер нь одоо менежментийн талаар ч юм уу мэдлэг олон улсны түвшний мэдлэг эднэр дээр бол ерөөсөө санаа зовхоргүй байгаад байгаа. Яг төгсөөд ирж байгаа залуучууд болохоор нөгөө ажил хийх эвдвээ одоо нэг арга барил юмыг ер нь яаж хийдгийг одоо жишээ нэг ажлын төлөвлөгөө гаргалаа гэхэд төлөвлөгөөг яаж хийдгийг гэдэг ийм түүл одоо дадал хийж сураагүй юм дээр бас нэлээх хугацаа алддаг хийж сурах гэж. Тэгэхээр оюутан байхдаа ажил хийж үзсэн, дадлага хийж үзсэн, ажил хийж үзсэн, эсвэл одоо ийм оюутны клуб, сайн дурын байгууллага одоо тийм зүйлд хамрагдаж байсан залуучууд оюутнууд бол хизээний хүнтэй харилцаад ажил хийгээ сурцсан байдаг. Тэгэхээр би бол юу зөвлөх вэ гэхээр ерөөсөө өнөөдөр ямар нэг юм хийж үзээч. Би хичээлэл хийжээ төгсөөд ажилд орохоор аянда болно гэж биш. Одоо л яг ингээд хурдан ямар нэг юм шүүрээд бариад аваад санаачлаг гаргаад бигээд оролцоод хийгээд явбал тэр одоо нөгөө шууд ажил дээр гарахад маш их тус болно. За бидний хувьд болохоор аль болох жишээ нь Макс Групп оюутнуудыг одоо 3 дугаар курсээс нь ч юм уу тодорхой цагаар ингээ гэрээтэйгээр ажиллахыг бас айгүй зорддог. Тодорхой цаг тохироод, тодорхой цалин хөлсөө тохироод тодорхой өдөр цагуудад тийм уяатан цагаар ажиллах боломжийг олохыг хичээдэг. За оюутны хувьд бас дадлага хийхдээ цалинтай дадлага хийх боломжууд бас нээлттэй байдаг. Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ.
Төслийг Европын холбооны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөтөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Тэгэхээр дадлагын хугацааг маш сайн ашиглах нь ирээдүйд ажлын байр дээр гараад нэлээд бэлтгэгдсэн байх боломжийг бүрдүүлж байгаа юм байна шүү дээ. Доктортой ажиллах, түнчлэн бүтээмжтэй ажиллахын тулд тийм ээ өөрийнхөө хувьд рескил, апскил хийгээд өөрийгөө сайжруулах нэг дөрөө олохгүй байна гэсэн нэг юм асуудал ирсэн байхгүй. Тэгэхээр та бүгдийн хувьд хэдийн ажиллаж байгаа хүмүүсээ одоо яг өндөр бүтээмжтэй ажиллах хөгжүүлэхэд одоо ямар бодлогоор хэрэгжүүлэн ажилтгийг. Тэгэхээр залуучуудыг бас одоо яг нэгэнт ажлын мессен дээр байгаа. Гэхдээ хөгжиж гисэн залуучуудаа яаж дэмждгийг. Тэгээ бусад аж ахуйн нэгжүүд бас жишээ авах болов гэж бодож байна. Ажиллах байгууллага сонгохоос ер нь бүх юм эхэлдэг. Ер нь би залуучууд оюутнуудыг бол эхлээд ажилд орохдоо юм тогтцсон тогтолцоотой хүний нөөцийн бодлоготой, тогтолцоотой, сургалт хөгжлийн тогтолцоотой одоо тэр succession planning гэдэг одоо ажилд хувь хүнийг ийм карьерийн хувьд дэмжиж хөгжүүлдэг тийм тогтолцоотой байгууллагт орчуулах зүгээр гэж хэлмээр байна. Тэгвэл одоо аяндаа л тэр байгууллага чинь өөрөө таныг сургаад хөгжүүлээд чадахжуулаад богино хугацаанд ингээд карьерийн одоо өсөлтөнд хүргээд дэмжиж явцдаг. Харьцангуй одоо хүний нөөцийн бодлого нь тогтоогүй тийм жижиг дунд болон одоо зарим байгууллагад бас нөгөө байгууллага зөв сонгоогүйс болоод бэрхшээл бас мэдээж тохиолддог. Макс группийн хувьд мэдээж одоо сургалт хөгжлийн хүний нөөцийн болон сургалт хөгжлийн тогтолцоотой бид нар одоо таалантуудаа одоо дотроосоо илрүүлээд нээлттэй сон шалгаруулалт хийгээд тэгээд тэр хүмүүсээ одоо зорилготойгоор дараагийн түвшний албан тушаалд бэлддэг ийм хөтөлбөрүүдээр бэлддэг байгаа. Одоо тухайлбал C түвшний удирдлагуудаа бэлтгэх залгамж халаа хөтөлбөр, дунд түвшний менежерүүдийг чадахжуулах, ахлах түвшний удирдлага болгон бэлтгэх менторшип хөтөлбөр эднэргээд сургаж хөгжүүлэх, чадахжуулах юм одоо жил болго ингээд сайжруулаа явдаг тогтолцоо, тэгээд тэрийг хэрэгжүүлдэг юм хөтөлбөр үйл ажиллагаатай байдаг учраас маш тодорхой ойлгомжтой тийм үйл ажиллагаа хэрэгждэг байна. Өнөөдөр асуудал ярьсан энэ залуугийн маань ярианд болохоор ерөнхийдөө яг ажлын ярилцлагын тэр үеийг өөртөө яг тийм одоо инженеэр хэлэхэд овчноор те даваа байдлаа харуулж ингэж чадахгүй байна. Их богино хугацаад ингээл бужигнаал болоод өнгөрч чинь те ивэ болохгүй байна гэдэг чинь таны хувьд маш олон залуучуудыг те ажилтаа болгоод ажилд авчихсан хүний хувьд яг тэр практик зөвлөгөөс танаар сонсомоор байна. Тухайн байгууллага маань өөрөө тэр ярилцлага нь маш ийм бэлтгэлтэй зөв явдаг байгууллагууд бол ярилцахад их амархан байдаг. Одоо жишээ нь би бол хүнтэй ярилцахдаа эхлээд би танд байгууллагынхаа талаар, ажлынхаа талаар танилцуулна. Дараа нь та надад өөрийгөө танилцуулаарай. За тэгээд би та бэлдсэн 5 асуултаа асууна. Дараа нь та нэмж илэрхийлээрэй гэдэг ингэчээр тэр хүн өөрөө ингээд юм ярих юм ингээд ойлгомжтой болчихдог. За тийм биш бол би юу гэж зөвлөх вэ гэвэл эрэхтэй тэгвэл тэр одоо ярилцлагыг гартаа аваарай л гэж зөвлөмөр байна. Яаж вэ гэхээр за би эхлээд өөрийгөө маш товч танилцуулна гэд өөрөө ингээд яг хүнд яриад ингээд гэртээ толтон харж агаад өөртөө ингээд хэлж бэлтжих намайг дэргэдэг би ийм давуу талтай гэд одоо нөгөө боловсрал туршлагаа яриад байхгүй өөрийнхөө гоё давуу талыг илэрхийлээ бэлтжих. За эхлээд би өөрийгөө танилцуулна. Дараа нь би тэр байгууллагын тэр одоо орхож байгаа ажлынхаа талаар ярина гэд ингээд за тэгвэл юу ярих ингээд яг ийм урьдчилсан ийм бэлтгэлтэй одоо тэр бэлтэж байгаа ярилцлаганд орчуулах зүгээр гэдэг. За тэгээд дийлэнх одоо сошиалд одоо маш гоё боломжууд байна. Нийтлэг одоо ямар асуулт асуудаг ингээл сошиалаас интернет гуглээс одоо асуухад л асуудаг нийтлэг HR-уудын асуудаг удирдах хүмүүсийн одоо ярилцж байгаа хүмүүсийн асуудаг асуултууд бэлэн байж байгаа учраас би ингэж асуул ингэж хариулна гэд сайн бэлтчихэл гэж одоо яад одоо гэр бүлийнхээ хүнтэй сууж байгаад те ярилцаж болно штэ. За надаас энэ асуултыг асуу би ингэ хариулчихъя гэд тэгэж одоо бэлдээд орвол зүгээр болоо гэж бодож байна. Энгийн зөвлөгөө өгвөл залуучууд маань нэг талдаа бас ярихдаа ажил байхгүй юм бидэрт ажил өг гэл ингээд идэг. Гэтэл яг хоёр талаас нь ингээд аль альнаас нь яриа авахаар аль аль нь байгаад байгаа юм шиг хэрнээ дундаа уулзахгүй байгаа юм шиг нэг ийм зүйл ажиглагдаад байна. Та энтэй санал нийлэх үү? Магадгүй нийлж байгаа бол дунд байгаа энэ одоо гэп тэр хосоо орон зайн яг юу юм бол тэрийг яаж нөхөх зүгээр гэж бодож байна. Би рүү ойртмоор юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Олон хүчин зүйл нөлөөлдөг. Одоо зүгээр зөвхөн тэр ажил горилогч
ажил хайж байгаа залуучууд эсвэл одоо ажил олгож байгаа хүмүүстэй ч холбоотой биш. Нийгмийн хүртэлтэй, нийгмийн өнөөгийн нөхцөл байдлын одоо нөгөө цалин хөлсний үнэлэмжийн асуудал хүртэл одоо энэ гоё эрч хүчтэй идэвхтэй залуучууд одоо ямар хэмжээний цалин аваад яаж амьдрахыг хүсэж байгаа нь те олон улсын жишгээр бас их орондоо сайхан амьдрмаар байдаг. Гэтэл өгж байгаа цалин хөлстэй холбоотой ч юм уу нийгмийн эдийн засгийн ингээд олон хүчин зүйл байдаг. Гэхдээ энэ бол бас цаг хугацааны асуудал гэж бодож байна. Хамгийн гол нь бас нөгөө үйлдвэрлэл, үйлчилгээ, Монгол улсын эдийн засаг тэлэх хэмжээгээр маш их олон гоё боломж, ажлын боломжууд бас их бий болж байна. Тэгэхээр нөгөө хүн ам зүйтэй яг хөдөлмөрийн насны залуучууд бас цөөтэйтэй холбоотой биш магадгүй. Гэхдээ нөгөө хамгийн гол хоёр талаас харж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр хүлээлт нь одоо хит өндрөөс эхлэх гээд ажил олгогч тал нь маш өндөр шалгуур шаардлага тавьдаг. Ажил хайж байгаа хүн нь бас одоо их өндрөөс одоо эхлэх гээд ингээд нэг зөрүү үсэдэх шиг байгаа юм. Тэгэхээр ажил хайж байгаа залуучуудад тэгвэл юу гэж зөвлөх гээд байгаа юм бэ гэвэл яадгийн үнэхээр ямар ажил газрыг одоо ажиллахыг сонгоод хүсэж байгаа. Тэр газрынхаа багаас нь эхлээд өөрийгөө богино хугацаанд харуулад ингээ өсөх боломжууд байдаг учраас ямар л боломж олж जैन тэндээс нь эхлээд бас эхэлжээчээл гэж одоо зөвлөмөр байна. Тий. Ажил олгогч талаасаа тэгвэл яах юм бэ гэхээр одоо маш бодиттой тэр ямар ажил хийх гээд байгаа ямар шалгуур хүсэж байгаа нь тэрнийхээ одоо хамгийн доод хэмжээг одоо тавьж байгаад хүнээ аваад тэгээ магадгүй сургалт хөгжлийн болон тэр ориенташн дасан зохицлын хөтөлбөр эднэраараа тэр хүмүүсийг чадахжуулаад бас явбал зүгээр гэсэн юм. Ер нь аль аль талуудад нь л бас зөвлөмөр байна ер нь. Одоо жишээл яг манай энэ үзэгчийг нэг удаа аплайдаад одоо тэнцээгүй хүн байгаа шүү дээ. Жишээл яг хүссэн байгууллагатай. Тэгээ энэ залуу маань яг тэр байгууллагатай л ормоор байдаг. Тэгвэл ямар арга хэрэгжилж болох вэ? Жишээл бас нэг байн залгаадaltaй бас залхаачих юм болоо. Эсвэл бас тэрэнд орчмоор байдаг. Тэгэхээр та бүгдэд яг ажлын талбар дээр ийм зүйл тохиолдож ирсэн нөө ер нь манай залуучуудад ямар арга зааж өгөө та? Ер нь альж байгууллага за олон улсын одоо тэр Google-ч байна уу те Amazon-ч байна уу хамгийн нийтлэг тавьж байгаа одоо гурван л зүйлийг хараад байгаа. За дөрөв гэж болох юм. Хамгийн түрүүнд мэдээж тааланд одоо бидний хайж байгаа тэр авиас бэлэг ур чадвар байна уу гэдгийг харж байгаа мэдээж. Хоёрд болохоор хувь хүн талаасаа тэр одоо бидний хайж байгаа хүн мөн үү? Тэр хүн одоо шинжүүд нь байна уу гэдгийг харж байгаа. Гуравт болохоор үнэхээр энэ байгууллагт ороод энэ ажлыг хий гэдэг чин тэр хүсэл эрмэлзэл тэмүүлэл сонирхол нь байна уу гэдгийг харж байгаа. Дөрөвт нэмэлтээр юу хардаг вэ гэхээр одоо манайд тохирох хүн үү гэдгээ бас тодорхой хэмжээгээр хардаг. Манай соёлд нийцэх үү, манайд тохирох уу гэдгээ хардаг байгаа. Тэр нэг дөрвөн хараад байгаа зүйлийн нэг нь болохоор тэр сонирхол байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр сонирхлоо илэрхийн тулд мэдээж нэг хандлаа одоо шалгуурыг хангаагүй тий хүссэн ажил нь биш байсан байж болно. Дахиад одоо тэр байгууллагт үнэхээр орж одоо хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа хүсэл мөрөөдөл нийлж байгаа гэдгээ илэрхийлсэн одоо ямар аргаар илэрхийлэх арга байдیں۔ Тэ нэг удаа CV-г явуулаа, хоёр дахь явуулж яагаад болохгүй гэж эсвэл гурав дахь үнэхээр зорж ирээд би үнэхээр танад ормоор нэгэ дуулцдаг хүн бас одоо ховор байдаг. Жишээ нь миний би бол одоо хэдийгээр удирдах ажилтнуудын ярилцлага ажилд авах процессд оролцдог хэдий ч өмнө нь бол маш их гүйцэтгэх төвшний хүмүүстэй ярилцдаг байсан. Тэр үед бол үнэхээр би тантай уулзмаар байна, би танад ормоор байна гэд яг миний хаалгыг тогшиж байсан хүн бол бас их ховор байдаг. Тэгэхээр орох байгаа сонирхлоо давтан илэрхийлвэл мэдээж энэ хүн яах гээд байгаа юм бэ? Яагаад манайхыг сонирхоод байгаа? Үнэхээр энэ хүнд ямар боломж байгаа болоод бид нарт илэрхийлээд байгаа юм гээд илүү ингэж харах боломжтой болдог учраас ер нь сонирхлоо аягуусаа илэрхийлээрээ бити бууж өгөөрэй л гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгвэл дахин хандханд бас нэг талаас өөрийгөө зөв илэрхийлж бас боломж байгаа юм байна тийм ээ. Бас яг болохгүй гэж хэлээ. Барууны орнуудад жишээл кофетэй уулзалт хийгээл ажилтнаа авах тохиолдол ялангуяа энэ IT-ийн компаниуд нэлээд мод болж байгаа гэж нэгтлэн уншижлаа. Тэгэд энэ дээр яг жишээл манай залуучуудад тохиолж байгаа нийтийн жишээн дээр жишээл би ингээд ажлын ярилцлаганд орж байгаа нь би зүгээр шалгагдах гэж асуух гэж очиж байгаа юм шиг байгаад байна. Ажлын ярилцлаганд очиж байгаа хүн маань өөрийгөө танилцуулахаас гадна тухайн ажил олгогчоос тий магадгүй цалин асууж байгаа, өшөө хангамж асууж байгаа, би яаж твших боломжтой гэж асууж байгаа нь одоо сөрөг байдал авчирдаггүй. Эсвэл энийг яаж эвтэйхэн ойлголцох боломжтой юм бэ? Түрүүн би бас яран дундаа дурдсан
шаардсан. Ярилцлагыг гартаа авах талаар бас хичээгээрэй тий. Тэгэхээр нөгөө хүний нөөцийн хүмүүс бол одоо мэрэгсэн хүмүүс тий удирдлагууд бол асуулт асуух тусмал ер нь дуртай байдаг. Одоо яагаад цалингаа асууж болохгүй гэж яагаад хамгийн түрүүнд за окей би өөрийгөө танилцуулчлаа. Одоо тэгвэл танаас би юм асуух уу гэд энэ ажил дээр одоо ямар ур чадвар шаардж байгаа вэ? Энэ яг юу хийх ажил вэ? Гүйцэтгэх үндсэн үүрэг нь юу вэ? Нэмэлт одоо боломж нь юу вэ те? Ямар бенефит, цалин хангамж, ямар уяатан нөхцөл санал болох ингээд асуух юм нээлттэй боломжтой. Асуух тусмаа ер нь тэр хүн өөрийгөө илэрхийлэх чадамж одоо нөгөө давуу талуудаа илүү харуулж байна гэсэн үг. Тэгэхээр би бол нөгөө ярилцлагыг аль болох бас нөгөө санаачлагтай байгаад ярилцлага бас хөтлөөд те нээлттэй ингээд илэрхийлэх тусмаа бас боломжтой илүү нөгөө давуу тал бий болох байх гэж бодож байна. Аж ахуйн нэгж олгоо харилцан адилгүйгээ та хэлж байсан. Гэхдээ магадгүй зүгээр одоо ажил олгогч талдаа бас асуухад стартапууд ч магадгүй хүний нөөцийн бодлогоо сайн тодорхойлж чадаагүй манай залуучууд бас байж магадгүй юм л та. Тэгэхээр ажил сонгон шалгаруулах процесс дээр жишээлбэл манай залуучууд юун дээр нь алдаад идэм болоо магадгүй ингээл нэг компани байгуулчихвал хүн тогтохгүй байна гэж ярьдаг. Ажилтнтайгаа ойлголцохгүй байна уу? Эсвэл яг түрүүний хэлсэн шиг ажилтнаа сонгон шалгаруулахдаа бас бие бинийгээ зөв танаагүй асуудал байгаад байна уу? Нөгөө талд нь та бас ямар зөвлөгөө өгөх вэ? Хүнтэйгээ ажиллах, хүнээ удирдах гэд яхаар ерөөсөө нэг зоосны хоёр тал л яригддаг. Нэг тал нь болохоор ажилд авах. Нөгөө тал нь ажилтнаа тогтоон барих, тогтвортой одоо сэтгэлийн татаж ажиллуулах гэдэг хоёр зүйл байдаг. Хэрвээ бид нар ажилд авах дээр одоо их сайн фокуслоод зөв хүмүүсээ одоо хүссэн хүмүүсээ зөв хүмүүсээ авчвал нөгөө тогтвортой ажиллуулах дээрээ одоо тогтоон барих дээрээ зовхгүйгээр их нөгөө тал нь их амар хэлбэр явцдаг. Бас бид нар одоо байгаа хүмүүсээ зөв удирдах те одоо сэтгэлийн татаж чадвал ажилд авах хүн хайх талаар ерөөсөө санаа зовхгүй одоо их амар хэлбэр болчих учраас энэ хоёроо их байгууллагууд бол их балансалж явах хэрэгтэй. Одоо ажил хайгч, ажил горилагч талаас харахаар бид нар өөрсдөө хэдийгээр ингээд одоо ажилд авж байгаа тал нь маш энгийн хүлээж аваад маш энэ байдаг л одоо бид нэр өдөр тутам хийдэг ажил гэдээ хардаг боловч яг нөгөө ганц хоёр удаа ярилцлаганд очиж байгаа хүндээ бол маш одоо хэцүү ийм үйл ажиллагаа байд юм шиг байдаг. Энэ бол маш ойлгомжтой. Тэгэхээр одоо ажилд хүн авж байгаа байгууллага хүмүүс маань илүү энэ процессоо маш энгийн нөгөө талдаа одоо өгөөжтэй болох тал дээр илүү улмал хичээгээд одоо сайжраал яваа. Ер нь манай Монгол компаниуд аль болох нөгөө ялангуяа томоохон юм хүний нөөцийн бодлого үйл ажиллагаанд тогтсон газрууд бол олон улсын жишгээр ер нь одоо болцсон. Ер нь бол айгүй өөр болцсон шүү. Ер нь бол тийм. Гэхдээ одоо мэдээж сайжрах шаардлагатай юмнууд гэвэл энэ процесс өөрөө маш горилагчтай, маш ойлгомжтой, тодорхой, энгийн эхлээд юу болох юм? Тэгээд яаж өрнөх юм? Яаж дуусгах юм? За тэрний дараагийн уулзалтууд нь одоо юу байх юм гэдэг мэдээлэлээ маш ойлгомжтой, тодорхой өгдөг байх хэрэгтэй. Тэгээ ярилцлагыг нөгөө хүн дээлтэй одоо өгөөжтэй харилцан хүндлэл бүхий байлгахын тулд яаж илүү одоо гоё болох юм гэдгийг одоо орчноос ахуулаад бэлтгэлээ хангах, орчноос ахуулах, ярилцах хүн нь одоо ямар хандлага гарах юм гэдгээс ахуулаад бүхий л юм илүү сайжруулах, хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Одоо ялангуяа энэ ковидын дараа new нормалд бол одоо ярилцлагууд зайнаас хийгдэж байна. Тэр ажилтан заавал ингээд одоо бие барьсан шинэ орчинд ирж ярилцахгүйгээр нөгөө горилагч маань гэртээ сайхан одоо гэртээ орчноо бүрдүүлж агаад зайнаас одоо онлайн ярилцах боломжтой болдог ч юм уу тий. Ингээд илүү одоо сайжраад хөгжөөд явах байх л гэж бодож байгаа шүү ер нь. За олон сайхан яг амьдралтай зөвлөгөөг бол танаас авч ийн гэж би харж байна. Энэ их завгүй ажиллагаа хажуугаар бидэнд цаг гаргаад маш их удаан ярилцлаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та нартай бас амжилт хүсье. За үзэгч та бүхэнд ээлжид нэгэн дугаараа хүргэлээ. Энэ удаад бид үзэгч сонсогчийнхаа бас нэгэн асуултанд хариулсан. За дараагийн дугаараар мөн адил хөдөлмөр эрхлэлт сэдвийн хүрээнд бас нэгэн асуудлыг дэвшүүлэн ярилцах болно. Ингээд ээлжид дугаараараа уулзцгаая. Дараагийн дугаар хүртэл баяртай. Надад асуулт байна. 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 Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ.
Төслийг Европын холбооны санхүүжилтээр Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөтөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.